Юуцсан залуусаа шимжлэлтэй татамрал. Өнөөдрийн бичлэгээрээ бид та бүхэндээ гарц улаан ангид киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Филиппинээс оруулж ирсэн хөлсний алуурчд. Таамар шиг амтдаг идэл ястай ялыг нийтлүүлэх л Хүртлээ юу туулахыг би төсөөлөхгүй. Одоо үед зөрөгтэй байх аминд халтай шүү. Дүүг мань алсан гэдгийг нотох барив. Энэхүү бичлэгийг бүтээж тусцаа үзүүлсэн Amati Pictures-ийн хамт олондоо баярлалаа. За энэхүү кинонд ердөө 11 ангитай болохоор та бүхнийг уйдахгүй гэдэгт итгэлтэй байна. Киноны үйл явдлын хувьд гэвэл баян корпорацийн талаас, ах дүү нарын талаас нь, за тэг гэмт хэрэгтэд тэмцэж байгаа цагдаагийн газрын талаас гээд ер нь үйл явдлыг олон талаас нь харуулсан үнэхээр гайхалтай санагдсан. Мөн цаашлаг киноны өнгө тавилт, зураг авалт, элдэн маяггүй дөрүүд, жүжигчдийн гайхалтай сонголтууд гээд киноны хийц талаас ч маш гоё хийсэн цуврал байгаа шүү. За тэгээд та бүхэн киногоо дуустал үзэж бидэнтэй хамт уурай. Кино мөн эхлэхэд нэгэн тоби дээр цагдаа нарт баригдаж байгаа харагдана. Тэгсээ тэр үед өөрнийгээр түүний даргаыг хөнөөхөөр алах байрын ирнэ. Энэ үед цагдаа түүнийг бойлуулж удалгүй манерын дүүнэр ирж ахыгаа бойлуулдаг. Анзаарвал толгоондоо болт хийлгэсэн цагдаа тэднийг таньдаг бололтой. Мөн мань даргач гэсэн тэднийг нэлээд уурлуулсан гэлтэй. Тэдний хооронд яг ямар маргаа үүсэн болохыг мэдхийн тулд 2 хоногийн өмнөх рүү буцах ёстой. Тэгэхэр тус залуу бол манай киноны гол дүр болох Бархас. Бархасын хувьд 12 жилийн өмнө эгчигээ алдаж байсан бөгөөд эдүгээ өөрийн ах дүүсийн хамтаар хууль бус мөрөөдө тоглоом зохион байгуулж амьдралаа болгодог. Хэдийн 12 жил болж байгаа гэж юм. Бид таныхаа загснаар би биенээ харж хандаад сайн байгаа шүү гэж. Энэ залуу бол түүний дүү Санчир. За ахнаар яагаад ингэж их оройтов? Та нар энэ тоглоом нэг 2 дахь удаа зохион байгуулж болдгоо. Харин шөнө оройгоор машиндаа болцож байгаа энэр бол тэдний ах Хуйга. Эцсээ тэдний хамгийн бага дүү бол Хүлэг. Тэд өөрсдийн зохион байгуулдаг мөрөөдө тоглоомоо их хур хэмээн нэрлэдэг. Мөн тэд энэхүү тоглоомоо удаан хугацаанд зохион байгуулсаар байгаад маш олон өөрчлөлтөгчтэй ч болсон байдаг. Тоглоомын хувьд тэд туула, яст мэлхий гих мэд амьтдыг бооцод тавин уралдуулдаг. Энэ удаад манхид яст мэлхийнүүдийг уралдуулна. Дүүнэр тоглоомоо урдын адил зохион завгүй байх зур мань том ах Хуйгаач гэсэн машиндаа болцоогийн тун завгүй байдаг. Гэвч тэрээр болзоондоо дэндүүгээр сатааран утасныхаа дууг сонсдоггүй. Үнэн дээр яг одоо Хуйгаа руу залгаж байгаа төлөөгийнх залуу бол киноны ихэнд гарч байсан толгоондоо болттой залуу байсан юм. Тэрээр цагдаа мэргэжлээ ашиглан цагдаа нар ирж яваа эсгээд тэдэнд мэдээлдэг байна. Юутай ч азар Хуйгаа дуудлага авч төлөөтэй холбогдсноор цагдаа нар ирж байгаа тухай мэдэж яралтай клуб руугээ гүйнэ. Танад мөнгө алдсан мэдээлэл өгсөн байна. Баг хөдөлсөн гэж надад хурдаа. Гэснээс тэд тоглоомыг олон жил зохион байгуулж ирсэн учраас цагдаа нар ирэхэд юу хийхээ сайн мэднэ. Манад ирсэн харах мэдээлэл алдсан байна. Одоо цагдаа нар халицын ирж яваа гэж байна. Өнөөдөртөө ингэ дуусгацгаая. Тухайлбал тэд маш богино хугацаанд үйлчлүүлэгчдийн хөргөчний хаалгаар дамжуулан нуугчанд нууж, уусан эзэн бүх зүйлийг нь цэвэрлэж, тоглоомын ширээгээ машин засрын ширээ болгож өөрчилнө. Эцдээ өөрсдөө машин засварчингийн дүрд ордог. Залуусаа хөзөр, житон, даалуу өөр шижигтэй юу н бүгдийн шалга. Тэгээ цагдаа нар ч гэсэн тэдний уул мөрийг олж чаддгүй. Сачигтэй зүйл олдсонгүй юм да. Явцгаая. Гэсэн ч Хуйгаа Бархас хоёр ямар нэгэн асуудалд орохоос сэргийлж цагдаа нар ирсэн өдөр мөрөөдө тоглоомоо төрдөө зогсооно. Ер нь тэд цаашид юу хийхийг Хуйгаа Бархас хоёр л шийднэ. Тэдний хувьд сүүлийн үед хамгийн бага дүү болох Хүлгээг дараа хавар гэхэд гадагшаа сургах зорилго тавин идэвхтэй ажиллана. Тэд одоогоор 60 сая төгрөг цуглуулад байгаа. Харин Санчир олсон бүх мөнгөө хуримтлуулж хадгалах үүрэгтэй. Маргааш сургалтын төлбөрийн урьдчилгаа хийх ёстой гэсэн. Хүлгээ сургалтын төлбөрөө нэхэх үед Санчирын царай хувьсгээд явчихав. Учир нь тэрээр 8-аас олж дундаа цуглуулсан мөнгийг найз өхөнтэйгөө хамт коинд өгсөн байжээ. Түүний найз өхнийг заяа гэдэг. Тэгээд Санчир коинд оруулсан мөнгөө бушуухан татаж авах тухайга найз өхөнтэй хэлтэл заяа дурамчхан байдаг. Гэсэн ч тэр бүх мөнгө заяагийн мөнгө биш учраас яалтай билээ дээ. Одоо хоёлаа хангалттай өсгсөн юм чи ядаж талын гараад авчиаддаг хөө. Та тэгж өсөж байгаа бол тэгээд өө.
Тус өдөр уяга бархас хоёр цагдаа найз төлөөдөр очиж цагдаа нар ирж байгааг мэдгдсэн талархснаа илэрхийлж мөнгө урамшуулал өгнө. Энэ хооронд хэсэг залуус тэдний тоглоомын газар ирж уяга бархас хоёртой уулзахаар ирнэ. Мань залуус DH хэмээх барилгын компаниас ирсэн бөгөөд анзаараад харах юм бол тэдэн донд киноны ихэнд баримтлагддаг том биетэй залуу байв. Түүнийг Тулгаа гэдэг. Тэгээд тэд эндх газрыг хот төлөлтөнд оруулж хүчээр худалдаж авах болцлыг тулгадаг. Санжир хүлэг хоёр тэдэнд газраа зарахгүй гэтэл тэд ер нь зүгээр байхгүй шинжтэй байв. Азар энэ үед уяга бархас хоёр ч ирж газраа зарахгүй хэмээн эцэг хариултыг хэлж тагаачуудыг буцаана. Газраа зарах уу ч гэнэ үү, гал байна уу ч гэнэ үү нэг юм яриад их. Зарахгүй. Гал бол байна. Мэдээж тэд ганц мөнгө олдог газраа зарчих юм бол цаашид амьдрах аргагүй болно. Явцгаая. Гиснээс энэ өхнийг инэрл гэдэг. Тэрээр хүлгээгийн найз охин бөгөөд гадаадд сурдаг. Ер нь ахнар нь хүлгээг гадаад руу явуулах гээд байгаа шалтгаан нь найз охин руу нь явуулах байсан юм. Та тэгээд ас руу араас хийчихв. Эхний ээлжинд 12 сая байхад болно гэсэн шүү дээ. Санчрын хувьд энэ өдөр хүлгээгийн сургалтын төлбөрийг өгөх ёстой тул найз охиноосоо койнд оруулсан мөнгөө нэхнэ. Гэтэл заяа түнд койнд оруулсан мөнгөө алдсан тухай хэлдэг. Тэгээд санчраа аргаа барж хамтдаа олсон бүх мөнгийг койнд алдсанаа хэлдэг. Баларлаа. Яасан? Coin өчтөрхөн нэмэгтэй байсан. Хэдэн төгрөгөөр койн авсан юм бэ? 60 сая бүгднгээр. Мөн дээрээс нь санчрын найз охин заяа уцаа унтраан алга болдог. Эцсдээ найз охин нь санчрыг койнд орсон хэмээн луурсан болон тодорхой болов. Чиний тэр нөгөө араас нь гүгэдээс охин ч нү те. Чи тэрнтэйгээ coin авсан. Лүүр дулцсан байж таа малмын. Тиймээс тэд бушуухан дөлөөдөр ирж санчрын найз охин заяаг олж өгөхийг гуйж Лөөрчд өөрсдөө лөөрдүүлждэг бас сони тий. өөртөө ч заяагийн гэрлүү явна. За юу хүмүүс вэ? Гэтэл заяа түрээсийн байранд амьдарч байсан бөгөөд өчигдөрхөн байрнаасаа нүүсэн байжээ. Заяа өчигдөр гарцсан штэ. Төрөөсөө хугацаанд дууссан. Санчир хүлгээгийн сургалтын төлбөрийг аргалахын тулд мөрөөдөд тоглоомын газраа барьцаалж таньдаг хүнээсээ мөнгө зээлдэг. За ойлголоо тэгээ. Оройн болоход дөлөө цагта заяа гадагшаа зүгтээ явсан тухай мэдээг уягаад дуулгадаг. Хилээр гараа авцсан. Тэгснээр тэд заяаг олж мөнгө эргүүлэн аавна гэдэг бүтшгүй зүйл болов. Заяа. Дараа нь тэд гэртээ харьтал гадна халах нь онгорхоо байх бөгөөд гэрт нь хулгай орж хамаг амьтдыг нь хулгайлсан байв. Бүгд байхгүй штэ. Хэн байж болох вэ? Мэдээж энэ бүхнийг нөгөө танхаа гарууд хийсэн нь тодорхой байв. Тэд өөртөө алдсан амьтдыг олж авах төлөвлөгөө зохионо. Тийхүү санчир хоол үргэлтэй ажилтны дүрд орон нөгөө компани дээр ирж нойрсуулагчинтэй хоолыг хамгаалтай ажилтнуудад өгөн унтуулж байгаад тэд бүгд барилгын дотогш нэвтэрнэ. Дараагаар нь тэд барилгын хамгийн дээд давхарт очиод үзтэл яг л тооцоолж байсан дагуу хурлын өрөөнд бүх амьтдыг хорьсон байж Усмас өгөөгөн шүү мөнгөлгөнүүд чинь. амьтдаа олж санаа намарсан тэд үнэндээ тэгтлээг санаанд тайвширсангүй. Уяагийн санаачлахаар бархас санчир хүлгээ нар өрөөнд доторх бүх зүйлсийг нь эвдэн сүйтгэж өшөөгөө авна. Тэрч бүхэл санчир маник компани хамаг чухал бичиг баримтууд дээр нь шээж дэндүү итрүүлж орхино. Оройн болох санчир хар байгаа явдлаа зөвдөлж хар даран сэрнэ. Ерөн тэрээр хүүхд байхдаа хүний амьд хурж сэтгэлдээ арилшгүй хар толботой үлдсэн байдаг. Магадгүй дараа дараагийн ангиуд дээр та бүхэн энэ талаар илүү тодорхой мэдэх болно. Юутаж түүний доторх хар дурсамж нь өөд болсон ихчтэй холбоотой гэлтэй. Маргааш болоход офисоо сөвгүүлсэн DH компани уяга бархас хоёрт сургамж өгөх зорилгоор тулахыг явуулдаг. Өглөөний мэнд Юу вэ? Та нарт маф уу? та нар одоо рок хамтлаг уу? Солонгос кино баг уу затснууд минь. Тэгээд нэлээд ширүүхэн зодоо өрнсөж, тулах нэлээд сайн зодтолдог хүмүүстэй ирсэн учраас бархас уяганаар зодуулж, хүлгээ толгойдог гэмтэл аван ухаан алдна. Анзаарвал тэрээр содоо эрт өшөглүүлэн унахдаа обуудан дээр толгоогоороо хүчтэй зөксөн байв. Тэгсэн ч бархас шазуур цаан газраа зарах гэрээн дээр гарын үсэг зурхаас татгалцтал нөгөөх сод баяр түүний сүрдүүсээр байгаад гэрээн дээр гарын үсэг зурулж чаддаг. Сод баяр нэгэнтээ тэднийг айлгаж чадснах тэдний газрыг ердөө 50 саяар худалдаа авдаг. 50 сая. Ийм хогийн газарт агтсан үн шүү. Дараа нь тэд бушуухан хүлгээг эмнэлэг түргөө өгч хүлгээ яаралтай хаалгаанд орно. Гэвч хүлгээ хаалгаагаа дийлэлгүй өөд болно.
Эцтэй хуйга бушуухан эмнэлгээс гарын явж өшөө авахын тулд нөгөө компанидэр ирснээр манай зурлалын маань ихний анги төгснө. Цаашид энэхүү зурвал маань бархас хуйгаа санчир 3 өөд болсон дүүгийнхээ өшөөг авахын тулд нэлээд хурц үйл явдал өрнөх байгаа шүү. За бидний бэлдсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд энэхүү кино таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та бүхэн энэхүү киног үргэлжлүүлэн үзэхийг хүсэх юм бол Univision, Look TV, DD-шин Монгол хуудасаас та бүхэн хүлээн авч үзээрэй. Галц кино 7 хоног бүрийн баасан гарагт шинэ ангид нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.